зөв бацхан өдрийн дараа шоуны маань энэ одоо season бүлэгтэй. Бүлгийн 5 дахь эпизод эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн эпизод бол миний сонгосон кино. Одоо бид нар ингэж байгаа нэг мэдээж хамтарч ажиллаж байгуулгын кинонод байгаа. За тэгээ дээрэс нь яг тухайн цаг мөрчтөө холбоотойгоор одоо өнгөрсөн дугаар бол жишээ нь Shang-Chi and the Legend of the Ten Rings кинотой холбоотойгоор хирог сонгосон байдаг юм тийм. За тийм байгаа. За бус нь болохоор бид 5. За ер нь бол Dadko-ны киноос сонгосон байгаа. Dadko маань удахгүй зарим дугаараас ороод эхлэх баг. За тэгээд Баатра маань төвшөөд за манай эвлүүлэгч график артист MK би гээд бид 5 бол нэг киноос өөрсдөө сонгоод оруулсан ба. За тэр дугаарууд бол өөрсдөө хөтлөж байгаа. Төвшөөгийн маань сонгосон эпизод бол одоо The Father кино юм. Florence Cedar найруулагч юм. За тэр киноны эпизодыг бас үзээгэл үзээрэй тий. Тэгсэн ба. За тэгээ өнөөдөр бол миний сонгосон киноны эпизод байгаа. За өнөөдрийн киногоор бол Guillermo del Toro Мексик тий. 3 одоо Three Amigos of Cinema гэдэг тий. 3 Мексик уран бүтээлчийн нэг алдартай уран бүтээлчтэй нэг Guillermo del Toro найруулагчийн 2006 онд нээлттэй хийсэн Pan's Labyrinth гэж киног болол сонгосон байгаа. Тэгээд өнөөдрийн дугаараас таалагдана гэж найдаж чинь тэгээд үзэгчдээ бас нэмээд хэлэхэд нэгдүгürt үзээрэй тий. Үзээрэй үзүүлэх бүтэн спойлертай явдаг гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. За тэгээ өнөөдрийн дугаараар бол Dylan маань ирсэн байна. За тэгээд мэдээж Баатар байж байгаа тий. За Баатар маань ирсэн байна. Тэгээд Төшөө маань ирсэн байна мэдээж. За тэгээ өнөөдрийн дугаарыг бол Cinema Next бас ивент гэж ажиллаж байгаа. Тэгээ хамтарч ажиллаж байгаа Cinema Next кинотеатрын хамт олондоо баярлалаа. Cinema Next маань бол юу байгаа? 100% лазер cinema. Тэгээ бүх танхим нь бол бүгдээрээ лазер технологиор одоо юу гэдэг вүлээ? Бүрэн тоноглогдсон. Тоноглогдсон. Яг наваад өгч. Тоноглогдсон ийм кинотеатр байдаг. 16 оруулалт Батлан хамгаалахын их сургуулийн яг урд байдаг. Ийм кинотеатр байгаа шүү. Тэгээд бас сонирхож очиж гоё кино үзцгээгээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээ хамт ажиллаж байгаа Cinema Next-ийн хамт олондоо баярлалаа. За тэгээд өнөөдрийн кино маань бол Pan's Labyrinth нуршилгүйгээр эхлүүлээ. Тэгээд мэдээж шоуны маань бол эхний хэсэг энэ киног анх хизээ хаана үзчихээ, ер нь анхны хүлээлт ч юм уу сэтгэл юу байв те тэрүүгээр эхэлдэг шүү дээ. Тэгээд өнөөдөр эдэлнэр эхлэе. За zeg анх үзчихсэн бол хүүхэд үйл санаанд орж ирж байна. Яг тийм юу Bridge to Terabithia үзчихэл яг тэр хавцаалныг таарж иж үзчихсэн баг. Тухайн үед бол яг тэр яг агуулга нь бол амар ойлгомжтой байсан. Юу гарч байгаа амар тийм magical юмнууд нь амар тийм эвгүй санагддаг гэсэн. Тэгэхээр Coraline тийм штэ үүсгүй амар юм шиг мөртлөө үзэл амар яг тиймэрхүү кино шиг санагддаг гэсэн. Тиймэрхүү л юм төсөл гэж байна. Үзчихсэн experience гэх. За Эрдэнэтр миний би 2 хоногийн өмнө үзлээ. Анх удаа юу? Анх удаа. Оо ээ. Тэгээд та бүхэнтэйгээ уулзсан залгаж байна. Nice. За миний хувьд бол өмнө нөгөө нэг манай телевизүүд нэг хулгаагаар кино гаргадаг байсан шүү дээ тий. Тухайн үед бол аль телевиз дээр нь үлээ TV8 байлуу нэг тийм телевиз дээр тий нэг гарч яхад би нэг хальт үзчихсэн баг. Тэгээд энэ бол хүүхдийн кино байна да гэж тухайн үед нэг тийм ойлголт аваад тэгээд сая энэ контентэндөө зориулээ эргээ үтсэн чинь болвол бүр oh my god л бэлээ. Ер нь болвол тэгээд яа харахгүй манай Rust-ийн сонгох зайшгүй кино муу юм байна гэсэн ойлголтод төрсөн. Тэгээд өчигдөрхөн одоо бүтнээр нь үтсэн байгаа шүү. Яа, ер нь Баатар тэгж анх удаа үзсэн гэж яг хүлээлт нь юу байсан бэ? Ер нь ойлголт мэдээж кино урлаг, кино салбартай ойрхон ажилтдаг тий. Нэг тийм тодорхой хэмжээний ойлголт байдаг шүү дээ. Нэг юм кинод за нэг иймэрхүү юм сонсч ирсэн, ийм шагнал авч ирсэн гэдэг ч юм уу тий. Хүмүүс нэг иймэрхүү юм ярьдаг. Ямар ойлголт? За миний ойлголт бол зүгээр найруулагч л мэддэг. Цаа чи одоо бол Оскар авсан шүү дээ. Гоо шүү тий. Тэгээд энэ юм чи ийм кино найруулсан юм уу гэж боддог. Тэгээд Испани хэл дээр ийм киног анх удаа мэдээд тэгээд трейлерыг л үзсэн л тэгээд юу амар аимшиг кино шиг аим байна юу вэ? Би тийм сэтгэлтэйсэн. Тэгээд за нэг аимшиг талтай кино байна гэж үзсэн чи юу нэг ч тийм байгаагүй. Тэгэл болоо. Трейлерын жоохон нэг сонин нэвлэгдсэн юм уу та гэж би бодсон. Тэгэл. Нэг 2000-ад оны ихүү юм уу нөгөө трейлерүүд чих ер нь жоохон муу байдаг байсан шүү дээ тий. Тэгээд хамаг юм гаргадаг. Тий, их юм гаргадаг. Тэгээд тийм сонирхол өөрлөн баг. Тэгээд bonus trailer ажийн тэр байгаа. Тий, нэг доо ялдаг амар сүртэй хоолоо нэмэлж явдаг. Нэг voice-оор narrative яваад тий. Юм даа тоороо ингэсэн гэдэг нэг сүртэй ярьдаг тий. Ийм байдаг. За, миний хувьд бол яг миний нөгөө нэг өмнөх дугааруудын нэгэн дээр нь ярьжсэн шүү дээ ингээд.
ярьж үгүй лөө нөгөө айгүй олон ийм хайртай кинонууд анх хизээ үзсэн сандгүй яг одоо яг зорж суугаад анхнээс нь дуустал нь яг бүтэн анх үзсэн бол хизээ сандгүй тийм айгүй харамсалтай нь яг тэгээд тухайд нөгөө яг тийм юм шиг байна зургатаа гарч мардаг ч юм уу иймэрхүү юмнууд нь хольж нийлсээр байгаад нэг тийм үдцэн гэтээ яг нэг зорж эхлээсэн сууж үзэж байгаагүй тэгэхээр миний санаж байгаа бол 8 9 оны үед л анх яг нэг тийм зорж сууж үзсэн тэрнээс өмнө бол ингээ харцсан энэ тийм байсан байх гэж санаж байна тэгэд мэдээж айгүй хайртай кинонуудын нэг тэгээд өнөөдөр сонгосон та хэдтэй ярилцах сонирхолтой байх болов гэж бодож сонгосон байгаа. За тэгээд хэдүүлээ асуулт руу орох уу? Чи нөгөө асуулт орохоос өмнө асуумаар л дээ нөгөө чи постн дээр тавьсан байсан шүү дээ. Миний одоо бүх цаг үеийн хайртай кинонуудын нэг яагаад онцолчвоо? Юу нөлөөлчихвөө? Энийг л асуумаар байна. Гой асуулт юм байна. Тийм миний яг бүр бүх цагийн бүр ингээд хамгийн хайртай гэж нэрлэдэг бол тэдний л нэг байдаг. Яг айгүй олон юм байгаа. Нэгдүгээр өгдөг мэдрэмж. Тэгээ сэтгэл хөдлөл, харамсал тэнцээ айгүй олон юм явж байгаа те. Хайр хүрх юм байна. Тэрнээс гадна кино хийц. Нөгөө нэг ийм кино одоо бид нар мэдээж кино урлагт хайртай хүмүүс. За Баатрагийн хувьд ч юм уу төшөөгөө хувьд бол кино урлал одоо production яг бүр бодит хийц рүү бол илүү төгсөж байгаа хүмүүс те. Тэгэхээр бид нар ямар нэг байдлаар хичнээн олон зур ч юм уу багдуу зарим хүмүүс хэдэн мянган кино үзсэн байсан ч цөөн хэдэг киног нөлөөлсөн байдаг шүү дээ. Яг кино урлагт яг нэг дурлахад те. Тэр кинонд нэг. Миний хувьд бол энэ кино magic байхгүй. Яг үйл явдлаасаа гадна хийцэн өөрөө. Тэр production design нь тэр хувцснууд нь тэр production design гэдэг нь бол орчин тойрон те дизайн тэгээ хувцснууд нь тэгээ тэр костюм дизайн те тэр Doug Jones жүжигчин хувирсан хоёр том дүр байгаа. Ямар амар гахалтай. Тэгээд дээрэс нь өгж байгаа мэдрэмж нь зохиол нь тэгээ хөндөж байгаа сэдвүүд нь байгаа. Энд чинь 2 дугаар дайны үе цаана зэрэг 2 дугаар дай болж байгаа. Испани болохоор Испани иргэний дай дуусаад дөнгөж одоо дуусны дараахан Франкогийн одоо засаглал гэх юм уу одоо дөнгөж эхэлж байгаа. Тэгэхээр ийм бүхний ямар гой харамсан дээр одоо дөнгөж өсвөр насндаа хүрж байгаа 12 3 тийм жоохон хүүхдийн төсөөлөл тэр хүүхдийн хувьд тэр эргэн тойронд нээжд нь болж байгаа бүхэн яаж нөлөөлж ийн гэдгийг одоо төсөөлөл гэдгийг харуулж байгаа. Тэрний талаар удахгүй хэдүүлээ бас ярих бах. Гэхдээ ер нь бол тэр бүхэн ингээ бүгд нийлээд гэх юм одоо. Миний хувьд бол бүр ингээд яг айлч хайр. Тэгээ би нөгөө юу яачлаа. Яг энэ асуултанд хариулъя гэсэн чинь шооноо яг төгсгөл нь хэлдэг юм аа ерөөд ярьсан. Гэтэ ер нь бол тийм миний хувьд л тийм байна шүү дээ. За. За тэгээд хэдүүлээ шууд суглаа руугаа оръё. Асуулт сугалдаг руугаа оръё. За тэгээд энэ ч одоо ойлгодог болчиход байгаа шүү. За одоо бол мэддэг болоод байгаа тийм. За асуулт суглаа. Хүмүүс нэг ийм юм хэлээд байлээ шүү. Танаа нэвтрүүлгийг үзчихэд киног үзүүл илүү амттай болоод ийм гээд байгаа шүү. Би хувийн зөвлөгөөг явуулсан. Битээ тэгэрэй гэж хэлнэ. Яг мэдээж өөртөөхөө шоуны тэ view move бодох юм бол тийм мэдээж тэгвэл байна. Гэтэ яг үнийг хэлэхэд үзчихэд үзвэл илүү үнцэнтэй. Яг тэгэхээр киног спойлертэй ямар нэг яриа сонсчоод үзнэ гэдэг бол ер нь тийм юм. Яг мэдээлэл одоо киног үзэхдээ бол ямар нэг мэдээлэл аль болох бага авч яг мэдрэх ёстойгоор нь өөрийн гэсэн өнцгөрөө мэдэрчээд дараа хүмүүсийн үзэл одоо үзэл бодол ч юм уу үзэхийг сонсвол илүү үнцэнтэй байна. Тэгээ нөө бидний ярьсан юмыг баттгаж ингээд нөө бидний ярьсан юмар гайд болгож үзсэн чинь тэр киног илүү гоё амттай үзэж байна. Тийм 2 3 хүнтэй таарсан. Тэр хүмүүс зөвлөхөд бол тэгээрээ үзчихэд дараа нь шоу үзвэл илүү бас тийм. Киног ер нь аль болох мэдгүй л үзэх нь илүү гоё шүү. Мэдгүй гэдэг мэдээллийн хувьд биш. Тийм үү. Асуулт зохиолын хувьд шүү дээ. За тэгэл. За 15. 15. За ямар нэг дүр жоохон илүү санагдсан нөхцөл байсан оо гэж. Жоохон илүү санагдсан гэдэг нь ямар вэ? За яг хоо ер нь байсан байгаагүй нь ялгаа баг ч юм уу те эсвэл магадгүй хасаад байгаагүй гэдэг юм. Тийм хэрэгцээгүй ер нь шаардлага болсон илүүдсэн те. Яа, фэнслэ принтер ч одоо. Яа, хэрэгцээгүй гэхээс өөр нэг тийм жоохон нэмээд өгчээсэн гэсэн юм бол байсан. Юу гэсэн юм бэ? Тэгээ юунад байсан нэг босгоч нар ам босгоч нар. Тэдний бас нэг яг тэр суурин нэг community-г бас нэг жоохон харуулж өгөөд тэгээс нэг яаж тэр шиг ингээд холоос ингэж ажиглаж хараад байгаа. Тэдрийг яаж судлаад байгаа. Тэр айдыг нь бас харуулж өгсөн. За хэрэгцээгүй болчих. Тэд чинь байхгүй тэр. Болчих. За би тэгвэл сугалчих. Чинээс нар зөв тавьж байгаа нь үзэж байгаа хүмүүс нар зөв авч байгаа бол камер. Тийм. Камер жоох юм шин очтгүй. Энэ раст гээ тийм. Харин зуглаас бүхэлдээ орж ирдэг. Яг ингэж. Тэрс тэр ярьж хат нэг тийм итэйгэн хөдөлгчгүй үзүүлсэн ч болдгоо тэгээ нэг ингээд хоёулаа нэг духан тарихтах гэдэг юм. За минийхээ 7 дахь асуулт юм байна. Дуртай дугаар байна. Энэ кинонд өөртөө чинь ямар нэг талаар адил төстэй дүр байсан уу? Адил тал нь юу байсан бэ гэж байна. За өстой мэдэхгүй байна. Бараг үгүй бах.
хэцүү яг нөө цөөхөн чухал дөрүүдтэй адилхан ихэд хэцүү. Гэхдээ яг эсрэг гэж дүр хийж болж байна. Ахмад Видал. Гэхдээ тэр нэг тийм амар би эсрэг дүр би сайн өнгөж байгаа даа биш. Ямар утгаараа гэхээр Видал ингээд деталь болгонд ач холбогдлоо өгдөгтэй маш зэгцтэй. Бүх юм нь контролд те. Минут секунд болгонд зэгцтэй ханддаг те. Бүх юм тийм би тэгж чаддаггүй. Тэгэхээр тэр яг миний эсрэг тийм байна. За. Нэр тийм л ш. Готландслоос очдог. Тийм, готландслоос нөгөө цагаан янзлаа л да. 12. За 12 дугаар асуулт. 12 дугаар асуулт бол за энэ өстой сонирхолтой асуулт байна. Энэндээ таарна гэж бодож байна. Энэ кинотой ижил төстэй уран бүтээл байдаг вэ? Өөр юм байна. За жүжиг зохиол, ном, кино, комик те манга юу байдаг? Юу ч хийж болох юм байна. Ижил төстэй. За киногийн санал болгол дээр юм болов гэж бодож байна. За Magical одоо тэр нэг чидийн байгаа талаараа бол одоо нөгөө нэг Нарны, Harry Potter гэдэгтэй жоохон төстэй юм болов гэж би хувьдаа бодоод байна. Яг тэгэхээр тэр нөгөө нэг ингээд нөө ямаа хөлт мүлт эдэргээ те гэж харагдаад байна тий. Тэгээд дайны сэдвийн юу эдрийг ингээ хүндсэн гэх юм бол зөндөөл кинонууд байгаа шүү дээ тий. Яг тэр талаас нь л холбож хэлээ дөө. Надад бол төстэй гэхээр яг нөгөө бидний яг яриад өнгөрсөн Coraline яг бодож байгаа байхгүй. Яг эцэг нь яг энэ дээр бас яг мэдээж аав нь байхгүй болсон. Гэхдээ одоо орлуулах юм бол тоогдохгүй гэсэн утгаар тий агуулга талаас. Ээж нь бол яг мэдээж арай өөрчлөсөн. Гэтэл ерөнхийдөө юу гэдэг харьцуулах юм бол нөгөө эцэг ихний хараа хяналт баг байгаад байдаг тий. Өөрөө нөгөө magical юм руу анхаарлаа хандуулж цутааж байгаа гэсэн. Би яг үзэж байгаад яг чамтай адилхан сэтгэл төрсэн байхгүй. Тэр нь юугаараа төрсэн бэхээр Coraline шиг ямар ч юунаас айдгүй шааруу гэсэн яг тийм үзэж байгаад бодчихсон байхгүй. Тий. Төстэй байна гэж бодож ирсэн. Bridge to Trip байж байгаа шүү дээ. Тийм бас яг тийм байгаа шүү дээ. Bridge to Trip аюу өөр гоё юм да. За Баатар. Ингээл аймаг коуч болохгүй юу. За өнөөдөр бол дөрвөлээ сууж байгаа учраас 2-2 раунд явна 20 гэсэн үү? Тий. За ямар хэсэг гол дүрийн эсвэл эсрэг дүрийн дүр хөгжүүлэлтийг хамгийн сайн харуулсан бэ гэж ямар хэсэг? Ерөөсө Ахмад Видал амар таалагдсан. Тэр нэг харж байгаа харц ширээн дээр нөгөө хүмүүсийг тагнаж шүү дээ. Ямар сайн жүжиглэж байна гэж би харсан. Одоо чинь зарим хүмүүсийг хараад за энэ хотлаа яг тийм сэтгэл тэн дээр л огт тийм мэргэлсэн сэтгэл төрөөгүй. Мандрын тэр нөгөө гэрха байгаа тэр дүр нь одоо бод амьдрал дээр тийм хүн ч юм уугүй ч юм мэдэхгүй л дээ. Тэгтээ тэрийг деталь болгон дээр гарч байгаа нь зүгээр нэг тэр чойжн дээр анхаарал attention өгөөл тийм. Ямар сар гаргаж ийн гэсэн. Тэгэл болов. Тэгвэл яг Капитан Медали аль сцен хамгийн гоё одоо дүрийг нь гэсэн. Яг нэг сцен. Би тэр хэлчихэ. Зүгээр тэр хүүхэн одоо нэг тусалдаг нэг зарц хийж тааш. Туслах хүн байгаа шүү дээ. Бослогоос гэдэг. Бослогын талд туслаад тэр хүүхний дууж авчрал нэг арх хунгалж өгөөл мань нэрийг зүгээр яах нь байдал нь ажиглаж байгаа байхгүй. Тэр үеийн жүжиглэлтэй л хараад энэ ямар гоё гарч ийн нүдний тоглолт нь гэдээ би харж байгаа байхгүй. Тэр нөө мэдсэн байгаа шүү дээ. Тэснэ чи зүгээр суул та ингээ арх мэрх хөгж мөн. Тэгээ тандж байгаа шүү дээ. Тэгэл нэг ширийн цаас харж байгаа. Тэр скил бүр санаас гарахгүй. Хамгийн дод үлдсэн зүйлээ. Нүдэрээ тоглолт хийж байгаа тэр. Ингээл ажиглал. Тэг мөрдөгчиг. Тэр амар таалагдсан. Надаас нэг тэр бас нэг ажил хийсэн юм надад амар Ханс Ландад жоохон төстэй байсан. Яг гоо Ланда болохоор нэг хүний яриа биеийн хэлмэлэг амар ажил хийсэн шүү дээ. Тэр деталь. Манай хүмүүс болохоор зүгээр хүний юу ажиглаад байдаг. Хөдөлгөөн гэдэг одоо юм объектив юм байна. Тэр нь таалагддаг гэсэн. За дараагийн асуулт. 2 дахь. 2 раунд асуунаа өнөөдөр. Дөрвөлээ сууж байгаа учраас. 22 дахь асуулт. За кино үзэж байхад төрсөн хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл яг ямар сцентэй холбоотой байсан, ямар сэтгэл хөдлөл байсан бэ? Сэтгэл хөдлөсөн гэвэл за ярих юмуд бол тэрээс хэсэгд бол таарсан дүрэг тийм амар тийм догтлсон айц төрүүлсэн хэсэг гэвэл байсан тэр нэг доош хонгил руу ордог. Тэр нэг мангас гэж. Тийм. Тэр хэсэгт нэг тийм бүгдийн нэг гинэн зан гардаг хэсэг амар. Хөөрхөн жам муу халсан. Яг юмаа гарчих гад байдаг. Тэгсэн чинь нэг ширээн дээр нэг амар гоё тэмнэд байгаад байдаг. Тэрийг харчаад бас нэг хүүхэд болохоор л тэр чи идэж байгаа шин. Тэр хэсгийг бас нэг гинэн байл амар хөөрхөн жим. Бас хэцүүж алгатай ч бас хэцүү. Аюултай парент болох нь шүү. Капитан Видалар го парент. За 24 гэж байна. За киноны талаар ойлгохгүй зүйл байсан уу? Тэр байсан. Яг гоо
энэ дээр би яг зүгээр сэдв үнэлэх гэж бодож байна л да. Яг ойлгохгүй гэж бол биш, ойлгохгүй бол биш. Зүгээр найруулагчийн сонирхолтой шийдэл байгаа. Юу вэ гэхээр хэдүүлээс яг ярианы хэсгээр ярина гэж бодсон нэг асуулт нь асууж байна. Видал ингээд нэг төгсгөл тэнийг хөөж байгаа шүү дээ. Корлан гэж шүү дээ. Офелиа хөөж байгаа тийм. Офелиа хөөж хагаад тэр чинь юм тариулсан шүү дээ. Ууцсан, тариулсан жоохон. Манруулж байгаа морины юм ингээ уудсан тийм ингээ манарж байгаа. Тэгээ ингээд анх Офелиаг харчаад ингээд нүдээ ингэчээ дахиад хардсан шүү дээ. Тэрэн дээр айгүй сонирхолтой. Нэгэн дээр нь болохоор яг нөгөө Офелиа хинтээ савдагтай ярьж байгааг харуулахгүйгээр Видалыг дан харуулж байгаа. Тэгээ Видал эренгүүт харснаа амар гайхангуудаа нүдээ ингээ харсан чинь Офелиа ганцаараа зогсож ярьж байдаг. Тэгээ тэрэн дээр зүгээр яг ойлгохгүй гэхээсээ илүү найруулагчийн хувьд энэ яг юу бол гэдэг сонирхолтой үзэгч. Найруулагч бол албаар орхисон байна. Яг ер нь Офелиагийн болоод байгаа үйл явдлууд байгаа шүү дээ. Нэг тийм одоо magical үйл явдлууд тэр нөгөө нэг fairy ирдэг дагн гэх юм уу? Дагн гэдэг үлээ. Fairy tale-ийг одоо. Fairy чи юу гэдэг үлээ? Дагн гэдэг санагдаад байна. Дагн ирдэг. За тэгэл тэр нөгөө савдаг байна. Аав нь хаа magical ертөнц. Тэр бүхэн яг үнэхээр жинхэнэ үү? Эсвэл зүгээр хүүхдийн бүх юм төсөөлөл escape те. Энэ бүхнээсээ зовлон эргэн тойрондоос зутах юм байна уу гэдэг нь асуулт шүү дээ. Энэ киноны тэгээ тодорхой хариулдаггүй. Тэгээ тэр нэг тийм албаар учир хөтөл хэсэг нэг миний харж байгаагаар бол Видал харсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг жихнээсээ нөгөө нэг савдгийг харцсан. Тэгээ нөгөө өөрөө нөгөө манарцсан байгаа болохоор тэр ингээ юу харж уу гэдэг ингээ харсан чинь өөдг нь яг хуу мэдээж ингийн үнд харагдах хэсгүү тэгээ харагдах болж байгаа гэдэг ч юм. Тэр бас зүгээр яг ойлгоогүй гэхээс илүү учир хөтөлөх сонирхолтой. Ер нь би тэрийг уушаад асуучих. Та хэдэд ямар санагц? Яг энэ Офелиагийн болоод байгаа юм бүгд жинхэнэ үү? Тэгээ төгсгөлдөө ингээд манд хүн аав дээрээ те одоо хаан айдсант гүрэн дээрээ одоо magical kingdom дээр очиж байгаа fairy mary энэ бүхэн яг жинхэнэ үү эсвэл зүгээр л хүүхдийн бүх юм төсөөлөл. Юу яг үзэж байгаа хавцад бол ялцчгүй тийм 100% фикшнл биш юм шиг санагддаг юм аа. Юу яг зарим юмнууд нь бол ялцчгүй тийм болцсон юм шиг санагдсан. Ягаад тэгэхээр тэр нөгөө нэг орон доор нөгөө нэг сүү тэгээд үз шиг юм тавьсан тэр нь бас жинхэнэ байсан. Тэгээд популяч нэг тийм хоосон ном момтой. Тэгээд тэр нэг өөр гарт нь байгаадсан. Яг гоо тэд нар нь бол байгаа. Гэхдээ бол нөлөөлөд байгаа юм ч та magic. Тийм нөлөөлөд байгаа. Тэрийг нь бол мэдээж хүүхд төсөөлөөр өөрөө үлгэр бүтээгээд хийж яж бол болно. Гэхдээ гол нь нөлөө нь жинхэнэ үү гэдэг. Надад бол жинхэнэ санагдсан. Зарим хэсгүүд нь. Надад бол яг жинхэнэ санагдсан гэж хэлж чадахгүй нэ. Яг тэгэхээр одоо нэг их кинонд ч юм уу цогцол төр ингээл хүн бурхан болохынхоо өмнө ингээл би аав дээр очно гой тийм heaven mark юм бодоол те. Тэгэл нүд дэнж байгаа шүү дээ. Тиймэрхүү үзэгдэл их үүдээ шүү дээ. Яг тэр хэсэг төгсгөл нь тиймэрхүү санагдаад байсан байхгүй. Миний хувьд шүү дээ. Тэр хүртэлх нь тэгээд ямар санаг юу гэж бодож байна? Тэр хүүхдийн доторх ертөнц юм шиг л надад төсөөлөгдсөн. Анхны сэтгэл бол тийм. Тийм, ер нь бол тийм шүү дээ. Тэгээд хамгийн гол нь энэ чинь нөгөө зохиолч тэр нөгөө найруулагчийн шийдлэнч тэр хүүхдийн ертөнц бодит байгаа байдлыг ингээд зэрэгцээ ингээд харуулж байгаа нь үзэж байгаа бидэн те энийг нэг та нар ингээд нэг зэрэгцүүлээд нэг хараад үзээч ичээс нэг юм ойлгооч гэсэн маш том шийдлийг өгөөд байгаа юм болов. Тийм тэр нь бол тийм л дээ. Зүгээр би яг кинон дотроо энэ жигнэ үгүй. Гэхдээ зүгээр яг тэр нөгөө тэр одоо ертөнцтөө одоо тэр нөгөө Ахмадын одоо тэр ингээл одоо зохион байгуулаад ингээ базаад байгаа ертөнцид бол энэ бол болоогүй гэж би хувьдаа харсан. Тийм тэгээд нөгөө нэг яг хамгийн том эргэлзээ төрүүлж байгаа. За нэгдүгээр Видал тэнцээ ингээд нүдээ ингээ гайхаа хийж байгаа. Тэгээд тэрний дараа төгсгөл дээр нь болохоор нөгөө модны доороос одоо юу мэлхийг байхгүй болоод тэгээд тэр мод нь ургаад эхэлсэн байгаа сте. Тийм. Тэгээд ургаад эхэлсэн айгүй олон жил өгцөн байсан хар модыг ургаад эхэлсэн. Тэгээд ингээ яг цэгцэг нахиалаад нөгөө Офелиагийн байсан те юу нь бол одоо хүмүүс мэдхгүй ч гэсэн зөв газараа олж харах юм бол байсныг хүмүүс мэднэ гэдээ яг ингээ нэцсэн угаад дууссан шүү дээ. Тэгэхээр тэр бас яг тэрийг бодит байсан гэж яах боломжтой. Боломжтой. За асуулт. За миний хэлж те. За 1 номер. 1 номер аа. За ганцаараа үзүүл гоё юу? Олуулаа үзүүл гоё юу гэж. Гэхдээ яг хуу ганцаараа үзэхэд бол дайггүй. Харин нэг нөгөө дүүнэртэйгээ ч юм уу те хүүхдүүдтэй үзүүл илүү гоё юм шиг надад санагдсан. Тий. Олуулаа үзэх тохиолдол. Тий. Одоо нэг ингээ бөөнүүлээ найзуудаасаа гэхээсээ илүү те. Өсвөр насны тий. За тийм байгаад байгаа. 02. 02. За 02. За энэ киног хүн санал болговол юуг нь заавал дурдах вэ? Санал болгол уу? Тий. За би одоо бодоод байгаа. Надад одоо санал болох хүн толгойд орж ирэхгүй л да. Нэг 13 4-т хөлтүүд л танаа хөлт ч юм уу. Ахын үзэрээ. Тэн дээр гоё ямаа хөлт гардаг шүү л гэж хэлээ да. Ямаа хөлт. Тэгж санал болгох юм уу?
одоогор толгойд юм орж ирэхгүй. Шууд буусна ямар болтой. Аа би одоо орсон. Яг бодож ирсэн нэр сая ороод ирчлээ. Тэр нь болохоор маш гоё тийм practical effectтэй шүү гэж хэлэх юм. CGI орсон. Гэхдээ practical effect нь илүү сайн орсон. За тэгвэл энэ удаад жоох өөрөөр эхлэе гэж бодож байна. Ярианы хэсгээр тэрнлөө шилжиж шүү дээ. Гиснээс хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа баярлалаа. Тийм, Cinema Next хамт олонд баярлалаа. Тэгээд юун дээр хэлэхэд яг ингэж эхлэв. Негатив юмнаас эхлэе гэж бодож байна. Тэр байгаа бол. Ер нь бол ихэнхдээ эрэг зүйлээ ярьж эхэлдэг таалагдсан. За, таалагдаагүй эсвэл сул гэж бодсон, тий? Эсвэл хасагдах гэж бодсон хэсэг. За, ер нь ямар нэг негатив зүйлүүд нь юу байна вэ? За, хин чи хэлж болж шүү дээ. За, би зүгээр товчхон хэлчихье. Зүгээр нөө сая үдсэн 2021 онд үдсэн учраас тэр нэг жоох үйл явдлуудын өшөө нэг жоох хурцтмал те тэр дайны хүнд байгаа юм өшөө нэг жоохон ингээд хүчтэйхүү үзүүлсэн бол гэсэн нэг сэтгэл төрсөн. А гэхдээ эн чинь бол бас гараад хөөхө олон жил болчлоо шүү дээ. 17 жил. Тий. Тухайн үедээ үдсэн бол яг л нөгөө жор хужны тааруулсан байсан байх болов уу гэж бодож байна. За та хоёр би бол нэг олон юм боддог нэг тийм илүүж хасаад байх юм бол байхгүй кино үзсэн. Зүгээр ганц л юм сэтгэл буусаа. Үзэж явах. Тэрний үгээр жоохон ингээд нэг катын арай нэг жоохон шахаа кат хийчмээр санагдсан. Иргүүлээд ирээ. Жоохон гэдэг. Арай жоохон хурдлуулаа темп тий. Тийм жоохон динамик болгоч. Тийм үзвэл энэ дэр нэг хичүүл ясах гэсэн зүгээр над тийм буужсэн үзэж байгаа юм. За тэгэл нэг тийм муу сайн гэсэн юм байхгүй. Гэл төрөг шүмжлэх хаашаа. Тэгээ яг хоо зүгээр тийм илүү байгаасаа гэж зүгээр тийм илүү хүсэж байгаа юм юу гэхээр энэ яг энэ кино юу болох юм? Юу болоод амар сонирхолтой юм санагдсан. Одоо тийм опера ч юм уу, дөөр ч юм уу, эсвэл тийм балет ч юм уу, тийм тайзны жүжиг болох амар гоё. Тийм үзэгдэх музик гоё тийм болол тийм. Тэгээ нөгөө practical costume бол тайзны дизайн тий. Тайзны жүжиг бол ер нь амар. Тэгээ сүлд юу яасан? Pan's Labyrinth-ыг Guillermo del Toro тэгээд өөр нэг хүнтэй хамтраад за би тэрийг нь таад ярьж хараад харчих. Юу ажилласан? Новел одоо зуран зохиол болгож, ном болгож хөвлөж бас тархсан. Тэгээ тэр нь сая юу гоё уншвал. Яг нэг киног нь үзсэн болохоор төсөөлөл яг дүрслэлийг нь төсөөлж чинь. Тэгээ уншихаар бас аюу гоё тийм зохиол болсон байлээ. Тэгээ тэндээс нэг илүү детальтай болсон байна. Тийм илүү детальтай яг дөрүүд нь юу бодож байгаа процесс мэдээж кинон дээр дэлгэцийн бүтээлээр гаргах боломжгүй олон деталийг мэдээж ном зохиолоор гаргаж байгаа. Тэгээ тийм болохоор Pan's Labyrinth гэдэг зохиолын бас уншвал аюу гоё юм байлээ. Гэж бодсон. За тэгвэл та хэдэд сөрөг зүйл байгаа. Надад яг сөрөгч юм уу болохгүй байсан зүйл гэж хэлэх юм бол баалга. Тэгээд яг одоо нөгөө нэг төвшөгийн хэлсэн дээр нэмэт хэлэхэд бол яг мэдээж 21 онд үзэнгүүт зарим нэг CGI маань хоцрогдсон. Тэгээ дээрэс нь эн чинь нөгөө найруулагч маань өөрөө студент хөрөнгө оруулалт хийхдээ бол заавал англи хэлээр хийн те фэнтези кино, уран зохиолтой одоо уран зөгнөлт кино бас нэлээд өртгөөр бүтсэн. Тэгээ тийм учраас англиар хийх юм бол хүмүүст илүү хүрнэ те олон улсад илүү анхаарал татна гэсэн дээр бол Guillermo del Toro өөрөө ер нь нэлээд зүтгэсээр байгаад яг ер нь испанаар л хийнэ те яг энэ бол тэгж мэдрэмжээр нэг өстой гэдгээр яасан. Тэгээ тэрэн дээр яг би яагаад тэр дурдаад нөх нөгөө хөрөнгө оруулалт нь байгаад хөрөөгүй зарим нэг байгаа. Яалтчгүй зарим нэг одоо тэр CGI ч юм уу те одоо нөгөө нэг мэлхий за тэгээд тэр нөгөө юуны CGI нөгөө fairy те тэр бол ялч уусаа. Гэхдээ тэрийг одоо нэг шүүмжлэл нь хайш 2006 онд хийсэн. Дээрээс нь Холливуудад хийгээгүй те. Тэр жилдээ бол хангалттай Тэгэхээр тэрийг бол одоо юу гэдэг 21 онд тэрийг дахиж үзчихээд шүүмжлэнэд бол утгагүй байх. Яг би зүгээр яг дурдаж болох юм да. Тэ надаар ингээ буу тулах юм бол дурдаж болох юм л гэж байгаа. Түүнээс ер нь бол нэг тийм сул яг байж болохоор байсан нэмж болохоор байсан зүйл гэх юм бол жоохон хьюмор нэмж болох байсан юм болоо гэж бодсон. Хьюмор яг бүр ингээд татаж энийхэн ашиг. Гэтэ нэг тийм мэдээж хүүхдийн адал явдал байгаа учраас яг мэдээж эргэн тойрон хүнд нөхцөл байдалтай ээжийнх нь эрүүл мэндийн байдал, капитан Видал за тэгээд фант маш хүнд нөхцөл байдалтай маш дарк ойлгож байгаа. Гэтэ яг байж болох байсан юм да гэж бол бодсон. Гэтэ магадгүй байсан бол надад илүү баг таалагдах байсан юм билүү. Тэгэхээр би basically амар уртын яриад байгаа хэлэх гээд байгаа юм таалагддаг юм байхгүй л гэх гээд байгаа. Тийм. За тэгвэл таалагдсан зүйл рүү оръё тийм. За дахиад би явчих уу. За тэгээд онцлог зүйлөөр шууд дуртай авчих тийм. Яг хуу би нэг ийм л юмыг бас нөгөө үзэгчдээсээ бас хүсэх гээд байна л да. Би нөгөө хитрхийн мэрэгжлийн талаасаа ингээд хүмүүст ярихаар ингээд зарим нь миний яриаг нэг ойлгохгүй те нэг юм шал хөндлийн юм яриад байгаа юм шиг одоо хүмүүст ойлгодоод ах шиг байлаа. Одоо жишээ нь дүрийг танилцуулна, дүр өөрөө өөрийгөө танилцуулна эдэргээд ингээд те. Тэгэхээр энэ кинон дээр яг хуу тэр нь яг юуг хэлээд байгаа вэ гэхээр энэ кинон дээр маш тодорхой гардаг. Одоо жишээ нь хамгийн ихний одоо сценүүд дээр ээж нь те охинд ахмадтай уулзсангуудаа мэдлээрээ тэр их сайн хүн. Тэр дүрийг танилцуулж байгаа. Гэхдээ ахмадтай бид
бид нар ч уулзаагүй байгаа үзэж байгаа. Нөгөө охин ч уулзаагүй байгаа. Тэгээд ээжээ хийснээр бол сайн хүн юм байна да гэдэг бодол ингээ охинч төрөөд үзэгчдэд төрчихөж байгаа. Гэтэл дараагийн балаан шууд залгахад Ахмад шууд деталаас эхэлж байгаа байхгүй. Цагаа ингээл тэдэн минут хоцорлоо гэхээр нөгөө нэг ингээ сайн хүн гэдэг ингээ үзүүлэлт нь ингээл эргэлзэхэд хүргээл те. За дараа нь ингээ тэр ингээ яваандаа ингээ зөрчилдөж байгаа юмнууд нь үнэхээр сайн хүн байсан уу гэдэг юмыг одоо найруулагчийн шийдлэр ингээ зөндөө юмнуудаар ингээ харуулад тэгээ тэр хоёр ингээ зурж гинөө гэдэг энэ өөрөө нөгөө дүрийг танилцуулж дүр өөрөө өөрийгөө яаж танилцуулж байгаа вэ гэдэг одоо киноны элементүүдүүд энэчнээс гарч ирж байгаа шүү. Хоёрт хамгийн их таалагдсан юм нь юу вэ гэхээр тэр нөгөө ширээн дээр ингээ бүгдээрээ суугаад ингээ оройн зоог барьдаг хэсэг дээр охин ирчлээгээд ээж босоо явхад тэнд байгаа ирчүүд нь бүгд босоод одоо эмэгтэй хүнийг гаргаж өгч байгаа. Гэтэ бүгд босоосоо илүү Видалийг дагаж босож байгаа шүү дээ. Видал босонгууд Видалийг дагаж босож байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд нөгөө эмэгтэй хүнийг ямар гоё хүндэлдэг те ингээд юу яас тэр нь ингээд тэр бүх байдлыг хэдий тэр хүн муу хүн ч гэсэн бас эмэгтэйчүүд ингэж хүндэлдэг шүү. Муу хүн хизээч одоо муугаараа төрдгөө ямар нэгэн нөлөөллөөр муу хүн болдог гэдэг ямиг тэргээр ингээ айгуу сайн шийдлэр харуулсан болов гэж хөдөө харсан. Байгаа шүү. Тийм саяын төвшгийн нэмэлт хэлэхэд яг хүндэлж байгаа юм тийм. Гэхдээ нөгөө талаараа ямар ч хамаагүй оргоор хүүхдийг авах гэж байгаа юм. Тийм хамгийн зөвүүн тийм яриад. Чи гэдэг үйлдэл үг эдэр нь ингээ баян ингээ нөө зөрүүлээд байгааг л чи найруулагч амар том юм яваад байгаа байхгүй. За надад таалагдсан юм бол зураг авалт амар гоё таалагдсан. Яасан гэхээр одоо ингээд ихэнх кинон дэр ингээд стил ингээд нэг одоо хөл дээр тавьж зураг авалт гэдэг. Энэ болохоор одоо нэг планаас нөгөө план руу шилжилт нь ямар гоё юм бэ гэж харсан. Зүгээр ингээд тойрол баган тойрсноо дараагийн кадрж үжи бокс нь. Тэгээд зуглаачийг харсан чи бас яг нэр нь адилхан хөрөөлөө л да. Овгон ч лөө. Адилхан Испани хөрөх шиг байсан. Найруулагчтай адилхан нэртэй нэг овгон ч. Гэхдээ ах トゥ болоо гэж зүгүүл юм билээ л дээ шүү. Яг юу н одоо нөгөө нэг өөрсдийнх нь нэр нь адилхан Гермо юм байна. Овгон бол Наваро, Гермо Наваро. Тийм одоо Батэрдэн гэдэг чинь тиймэрхүү монголчууд. Тэгээд зураг авалт үнэхээр гоё таалагдсан. Тэгээд яг 30 минутын баримтат кино үед юм биш нэг чинь энийг хэрхий хийсэн тэрэг тэрийг үзсэн чинь ямар их ажиллагаатай хийцсэн би тийм. Тэгээ бас эн чинь тэгээд ашигтай ажилласан кино л шүү. Бас 2-3 монголаад тийм. Тэгэд нөгөө дараа нь стриминг ч юм уу Blu-ray DVD-гээр бас ер нь давгүй мөнгө олсон. Тэгээд энэ юу юм бэ? Гермо Наваро гэж зурлаач нь энэ киногоор Pan's Labyrinth киногоор Оскар авсан юм. Шилдэг зурлаач. Nice. Тэгээд ингээд шилжтүүд амар таалагдсан. Тэрийг болохоор одоо ингээд хэцүү ажиллабар гэж ярьдаг хөө зурлаач тундаа тийм. Нэг хөдөлгөөнгүүд ингээд раст ингээд авах ам хөлдрөл тавьчихсан. Гэсэн ингээд шилжсэн ингээд яаж чам руу шилжиж тэгтээ цохолтгоо уух гэдэг чи айгүй чанга асуудал байхгүй. Тэрийг бол үнэхээр гоё гаргаж өгсөн санагдсан. За дэлний үед. Миний үед юу байсан? За баг та ер нь ярьслаа да яг юу туслах дөрүүдээ оролцсон амар гоё байсан. Яг тэрийг ингээд аль нэг юм дотор өргөж өгөөгүй. Бүгдийнх нь сториг ингээд аягүй гоё багцалж харуулсан жишээ. Тэр нэг юмч байсан. Тэгээд Mercedes-ийн дүр. Тэгээд тэр нэг босгочдын яг нэг амар харуулаагүй гэсэн тэрний толгойл гэжтэй Mercedes-тэй холбоотой хайр цэглэлийн холбоогоос амар гоё лайнуудаар харуулсан. Тэрмэр оролцдог бол маш сайн авч байсан бэл. Тийм. Надад бол айгүй олон юм байгаа. Тэр дундаас яг дөрүүдийн юугаа айгүй гоё юусэн санагцсан. Яг одоо яг энэ үйл явдлууд дээр ямар одоо юутай байгаа вэ те рисктэй байгаа вэ те хийж байгаа. Ялангуяа Mercedes те. Тэгээ доктор Ferrero тэр хоёрын хийж байгаа үйлдэл цаана байгаа асуудал тийм ч ойрхон байгаа энэ бүхэн ямар амар рисктэй вэ? Дээрээс нь цаана ямар үн цэнтэй байгаа вэ гэдгийг харуулсан. Одоо чинь ганцхан сцен гарч байгаа ч гэсэн ялагдчихсан шүү дээ. Тэгээ босгочны дайнд бол ялагдаа Франкогийн режим ихэлсэн байгаа. Гэхдээ тэд нар эх орныхоо төлөө, эрхчлөөнийхөө төлөө тэмцээр л байгаа те эцсийн ялах ямар ч нөхцөлгүй байхгүй. Ер нь бол. Гэхдээ хамаахгүй амиа тавьж байгаа. Шууд утгаараа те. Тэгээ тэрнчнээс ингээд доктор Ferrero бол яг хуу арай жоох одоо аймгаа ихэр буруу муухай болчиход байна л да. Бас л мундаг зөрөгтэй. Гэхдээ нэг тийм одоо юу гэдэг нь яг тулаанч хүн биш байгаа байхгүй. Тэгээ амиа тэрний төлөө өгөхийг хүсэхгүй байгаа тий. Хэдийгээр ихрээ бодож очсон. Тэд нөгөө хийж чаш нөгөө хэдтэй ингээд зутаавал яасан бэ? Хил ингээд гараад тий хил таваад явал яасан бэ? Тэгээ бодвол Франц руу ч юм уу Португал руу зутааж байгаа бол яг ер нь бол бодвол Франц руу тий. Ингээд зутаал яасан бэ гэсэн чинь Педро нь хэлж байгаа шүү дээ. Үгүй би бол амиа өгөн тий. Энэний төлөө их орныхоо төлөө би надад сонголт байхгүй гэсэн. Ийм их юм бол ярихгүй. Гэхдээ ерөөсө ганц хэлж байгаа юм л тэр ойлголт нь надад сонголт байхгүй. Тэгээд дараа нь тэнцээ ингээл эм чинь нөгөө ирээл хүн ингээл эм тараагаал ингээл юу болж Mercedes тэр хоёр ингээл ингээд тэнцээ ингээд нэг арай жоохон настай тэнцээ ингээ хөлн гимтцтэй тэнцээ ингээд хөлөө тайруулахар болж. Тэгээд нэгдүгээр тэр цаг үеийн эмчилгээний ямар амар хэлээ. Тэгэнгүүт дээрээс нь тэнцээ ингээл тэр хүн болон тэр хэд ямар амар их золиостой ямар их өмнө цэнээр ямар их өртгөөр одоо ингэж тэ энэ бүхний хийж байгаа гэдгийг тэнцээ харуулж. Тэгээд яад нэг юун дотор
агуу дотор яаж яах нуугдсан тий. Тэгэл тэн чинь ингээд хөл рүүгээ байжсан. За түр хэмжээ байж байгаараа гэл нэг хөл рүү гарч цаа гэл тий. Тэр хэсэг мэсгүүд бүр ингээд тийм яг мэдээж гол том юмнуудыг найруулгаа. Гэхдээ яг тийм жижиг деталь юмнууд үнэхээр гоёсэн. Тэгэл тэр нөгөө Mercedes ингээд сандраал айгуу тухгүй байдалтай ингээд нөгөө ногоогоо ирсэж байхдаа ингээд хитрхи олон ингээд ирчихсэн. Нөгөө наа чин хитэрчлээ шүү дээ гээл тий. Тиймэрхүү жижиг юмнууд нүртэл айгуу гоёсэн. За тэгвэл тэрээр хөгжүүлээд ер нь дөрүүдийн хөгжүүл тэр байсан ямар дүр хамгийн их таалагдав? Миний үдээс Mercedes бол амар их таалагдсан. Тэгээд бас тэр нөгөө юу Mercedes-тэй холбоотой нэг хэсэг дээр нэг тус жижигхэн туслах дүр орж ирсэн. Тэрний юусэн нэг барселагддаг босгогч. Тэр босгогч тэр ингээд эхлээд Mercedes нэг дүүн байх хөвлөө гэж эхлээд айж очиж байгаа. Тэгээд нэг хаалган завсараар харж тайвширч байгаа тий. За биш юм байна. Тэгтээ яг тэр амар муухай л та тий. Яг нэг босгогч нь гэсэн баригдсан. Тэгтээ дүүн биш болохоор тэнцээс жоохон сэтгэл нь онгойж байгаа эхэлж байгаа. Тэнгүүд тэндээс хойш яг тэр дүрлүү илүү киноны агуулга орж ирж байсан. Яа тий. Амар эвгүй юмд очиж байгаа шүү дээ. Тэгээ баригдсан ганцаараа тэгээ юу болох бол гэсэн айцтай байгаа даа. Яаж зах дээрүү. Тэгээ тэр нөхцөл байдал бол амар байсан. Тайд. Би ч таалагдсан дүр хэлсэн л дээ. Тэр хувийн характер талаас нь биш юу гэнээс нь жүжиг талаас нь Ахмадын дүр бол ямар ч юм байна л гэж бодсон. Тэр нүдний тоглолт амар надад таалагдсан. Пауэр заагаар зогсоол. Тэр л гоо санагдсан. Надд бол нөө хонгол руу ороход тэр ширээний цаан сууж идэг тэр өстө үнэхээр сэтгэл зүрхэнд шууд анх үзэл нэг үзсэн шууд хоногчжүүл тэгэхээр дүр тэр зураачийн ажил костюм дизайн яам тэгээд хамгийн гоё сэтгэл нь тэр нөгөө сэтгэж байгаа нь нүдний алганд нь яагаад ингэж тэр багийн кино болгон дээр ингэж байдгүй элемент шүү те тэр дүр надаас дүрл юм да те надад үнэхээр сэтгэлд хоногсон яг юуны хувьд одоо Doug Jones жүжигчин бол яг хүмүүс Doug Jones гэж мэдэх хүн байхгүй зараа энэ хараад ч мэдэх хүн байхгүй. Гэхдээ Doug Jones-ийн хувьд бол одоо кино урлагт бас Орос хувь нэмрээд байгаа гайхалтай тий. Маш олон ийм сонирхолтой хачирхалтай дөрүүдийг дандаа ингэж биеэрээ тоглож гэх юм. Одоо өөрийнх нь биений хэлбэрч гэсэн эргүү хүн сонирхолтой тий. Тэр чинь өндөр туранхаа өндөр тийм уянхтай жоохон бөхтөр юм. Тий сонирхолтой урамтай ч тий. Нөгөө нэг юуны одоо practical хувилбар гэх юм уу? Andy Serkis бол яг motion capture одоо ямар мундаг үйлдэл байна шүү дээ. Тэгэхэд бол Doug Jones яг Andy Serkis яг нөгөө practical costume-д ордог хувилбар. Тэгээ энэ хоёр бол одоо кино урлагт бас одоо юм гайхалтай хувилбар. Тэгээ жүжигчний яриаг сонсож байна. Яг 2006 он гэтэл би одоо 20 жил нурлах яг ийм юм хийж байна. Тэгэд биеийн тамирыг хичээлэхээс өөр арга байдаг. Яг бол олон цагаар энэ нэг хувцас чинь нэг л чиг тайлахгүй шүү дээ. Үзэгдэлтэй хайрлаа тий. Мөнгөө юм. Тэгэхээр энэ хувцастайгаа олон цаг байхын тулд дасгал хийхээс өөр аргагүй амар хүнд нөхцөлтэй байдаг гэж лээ. Тэгэл өөр хэлсэн ямар ойлгох байхад эндээс чи ингээл тоон юм хатгаад тухтаа суухгүй шүү дээ гэл амар гоё өрөвдөлтөй ярьж илээ. Өөр эрэг гэж бодсон ямар нэг талууд байгаа энэ кинонд мэдээж сөрөг зүйл айгу баг сонсогдлоо. Тэгвэл өөр талууд байгаа. За сөрөг зүйл гэхээр зүгээр ганц хоёр нэг л юм хэлмээр санагдсан. Тэр нь болохоор тэр нөгөө босгочт байна нөгөө тэнд дотор нөгөө хүмүүсээ барьж өгөхөөр тэр пенсилгээ шилээ ойлгохтой нуучихгүй яасан. Тэр хаалганы ямар бүтлгүй ил гэж бодсон. Донгойд өгчихгүй яасан. Тэр бүх юмор хоёр мороо бариад өгöd байгаа байхгүй. Яг кино зохиол. Гэхдээ ойлгохтойгоо шиг босгоч байчаач гэж хэлмээр санагдсан. Яг нөгөө бүтлээ алдсан босгоч нар байх юм. Детальтай яг нэг тийм өрсөлдөх хэмжээний мундаг контент байхгүй гэдгийг харуулж байгаа байхгүй. Яг медалыг бол барах хүнд байхгүй байгаа байхгүй. Яг тэр талаас. Тэгээ надад бас дурдмаар санагддаг нэг юм бол Javier Navarrete гэж одоо хөгжмийн зохиолч score байна. Хөгжим үнэхээр гайхалтай. Одоо яг миний яг нөгөө бүх цаг ингэж яриад байдагтай адилхан яг ингээд сэтгэлд хамгийн их хоногсон, хамгийн их ингээд толгойд бодогдчихэдэг. Одоо ингээд аян энэ тэнд хаяа сонсоход те зориулаад ч юм уу сонсож шууд энэ киноны авсан мэдрэмж сценүүд шууд ингэж төрж идэг гайхалтай хөгжимтэй гэж би хэлмээр байгаа байхгүй Javier Navarrete гэж. Тэгээ нөхөр найруулагчтай Делтаротой нилээн кинон дэр үгүй ер нь маш цөөхөн кино Devil's Backbone тэгээд Pan's Labyrinth гэсэн хоёр кинон дээр хамтарч ажилласан яг юуны төвч. Тэр нөө сүулт яасан дэр чи ороогүй лөө. Тэр нөө Shark-тай нэг загсан үнтэй Shape of Water. Тэгээд акул биш шүү. Тэгээд Shape of Water дээр Alexander Desplat гэж байна. Тэр чинь Оскар авчихсан. Alexander Desplat ажилласан байгаа. Тэгээд юуны хувьд бол Pan's Labyrinth-ийн хувьд бол 6 Оскарт нэр дэвсэн байдгийн байна. Шилдэг оригинал зохиол шилдэг гадаад хэлдэх кино тухайд бол гадаад хэлдэг. Одоо л олон улсын ингэж явдаг байсан. Тэгээд art direction-ыг бол тухайд art direction гэдэг үсэн. Одоо бол post production design гэдэг рүү чиглүүлдэг болсон байна. За тэгээд шилдэг зураглаач, шилдэг makeup мэдээж те. Тэгээд original score буюу хөгжим. За тэгээд энэ дээрээс бол 3 төрөлд нь Оскар авсан юм байна. За тэр нь бол art direction, зураглаач буюу тэгээ зураглаачтай дээрээс нь makeup 4 хурагалт гэх юм байна те. За энэ дээр бол одоо яалт маргаан те.
Тэр гайхалтай. За тэгвэл энэ дээрээс яг л ингээл та одоо хэдүүлээс hero ярьсан тий одоо юу ярьлаа Pencil Breathing ярьлаа мэдээж англи хэл дээр биш хоёр кино сонгож ярьлаа. Тэгвэл та хэдийн хувьд одоо англи хэл дээр биш ягаад тэгэхээр гадаад Монголоос өөр орны кинод ихэнх л мэдээж англи дээр үзсэн баг. Англи хэл дээр биш кинонууд дундаас энэ одоо хэр өндөр сэтгэлдэлтэйсэн бэ те. Ямар кинонуудтай одоо хэнийг хэмжээнд дурддагдах вэ гэдэг ч юм. Англи хэл дээр биш кинонуудаас шүү дээ. Тэгэхээр англи хэл мэдээж олон найзамжтай учраас те. Яг тийм хамгийн анхны тийм magical мэдрэмж өгчсэн болохоор нэлээд дээгүүр. Ер нь та хэдийн хувьд яг тэгвэл хэрвээ бодогдохгүй байвал те яг ранглахад мэдээж шинээр үзсэн учраас хэцүү байвал ер нь ямар кинонууд байдаг вэ тэгвэл энэ төрөлтөнд те англи хэл дээр биш одоо дээгүүр нь ордог. Ёстой тоглоод юм орж ирэх. Жохон бодвол орж ирэх л одоо юм орж ирэхгүй. Яг энэ төрлийн гэдэг маань нөө хилний л юмыг хэлээд байгаа юм. Англи хэл дээр биш кинонууд дундаа л гэж байгаа. Заавал одоо мэдээж уран зөгнөлт бол биш шүү дээ. За тэр оронд. За тэгвэл нэг уран сайхны юу идрээсээ хамаарад нөгөө луда лад нөгөө юуны Поши найруулагчийн кинонууд байдаг шүү дээ. За Паул Павлик. Тийм тэрний сүүлд хийсэн кинонууд нэг тиймэрхүү өнгө аяс уур амьсгал нэг тэрнэрхүүл юм уу классик талтай. Над зүгээр одоо бодоход тэгж орж ирээд шүү. За тэгвэл юуны хувьд бол иймэрхүү байна. Ревю хэсгийн хувьд бол иймэрхүү байна. Ер нь ярих юм сэдв зөөхөн баг шүү байна. За би бол яриад байх гэдэг. Тэгээ намайг одоо ихэрлээ гэдэг. За тэгвэл эцсийн юу руу гарах гэх үү? Эцсийн сэтгэлээс. Тэгээд оноогоо гэдэг. Эцсийн. За эцсийн сэтгэлийг бол одоо хүмүүстэнтэй түрүүн хэлсэн шиг энэ одоо тийм амар тийм epic тийм cinematic өгсөн кино, тийм мэдрэмж өгсөн кино. Тэгээд амар тийм эд шидийн тэгээд бас тийм заавал үзэх ёстой кинонуудын нэг ялангуяа би өөр ганцаараа үзэх илүү зорино нэг илүү мэдрэхийн тулд илүү ганцаараа тэр яг ертөнцийн дотор би явахын тулд тиймэрхүү сэтгэлтэй л. Тэгээд бас үзэж байгаад яалч нэг тийм үлгэрийн ном уншиж байгаа юм шиг байт юм аа. Тийм. Тэгээд яг тиймэрхүү төстэй. За оноо 10. За. Би өөр дандаа 10 гэдэг юм даа. За баатаргаад. За энэ дээр та бүхэндээ юу надад ингэ санагдсан хамгийн гой санагдсан юу гэхээр зарим кинонд өөр ямар нэгэн кино үзчихлээхэд ингэж боддог. Оо энэ ч нэг тэрнтэй төстэй ч юм уу. Тэр киноны хэсэгтээ адил төстэй ч юм уу гэж бодсон байдаг байхгүй. Тэгэхээр энэ киноноос яг тийм юмрус нэг ч гарч ирэхгүй. Тэгээд би найруулагч байгаа яриаг зүгээр докюментариос үзсэн чинь бид нар ингээд өөр юмтай давтахгүй тул энэ одоо энэ дөрүүдийн одоо юу гэдэг те арт дизайн гэх юм маш их ажилласан. Тийм учраас шинэлэг байх болно гэсэн. Тэр нь ч гэсэн яг надад боосон. Тэр нь хамгийн таалагдсан. Өөр ингээд санаа авсан биш гэсэн нэг ч бодолд орж ирэх учраас амар гоё байсан. Гоё референс бас байсан те нөгөө төгсгөлд нь нөгөө улаан хөргөн готалтай байдаг. Wizard of Oz те. Яа тийм. Тэр бол байгаа. Тэр бол тэгтээ яг нөгөө авсан биш референс шүү дээ те одоо. Тийм. Тэр юун дээр бол найруулагч юутайгаа маш их тулж ажилласан гэж л одоо хувцсны дизайны тэр эхлээд юуг нь гаргадаг биш хувцс ихээс өмнө те баримтлаар ингэж гаргаж байгаа шүү дээ пост продакшн. Тэрэн дээр нь бүр наатаа тэр өөр юмтай адилхан хийвэ гэж бүр тэгжсэн гэлээ гэжсэн. Ялч юник буюу одоо давтагдчихгүй те. Өөр дайлгч. За оноо 9. За. Оноо 9 гэж байгаа юм байна. За, шогод. За, ер нь бол нэг үдцэн байхад бол гимгүү. Тэр тусмаа одоо кино урлаг дуртай тий. Кино урлагийг шимтэн сонирхдаг улсуудын хувьд бол энэ бол зайлшгүй үзэх ёстой бүтээлүүдийн нэг. Гэхдээ үзсний дараа одоо хэд дээр ирэмблэгдэх нь бол одоо тухайн хүний л өөрийнх нь асуудал да. Гэхдээ зайлшгүй нөө үзээд үхэх ёстой кинонуудын нэгд бол энэ кино зайлшгүй орноо. Тэгээ Баатрагийн хэлдэг бол яг үнэ ерөөсөө энэ нэг төстэй юм а гэсэн юм бол түүч гарч ирэхгүй байгаад байгаа шүү. Тэгээ тэр талаас нь харах юм бол энэ гоё. Тэгээ би бол 8 оноо өгөх хүсэлтэй байна. За 8 оноо өгж байгаа юм байна. За тэгээд би бас бодож байлаа. Юу яасан бол ингээд боломж нь байсан бол Pencil Breathing кино театрт л үзсэн бол ямар гоё байсан. Амьдралаар мэдээж театрт үзэж байгаагүй бидэрт Монголд боломж бол гарч байгаа. Яг тухайн үед нь гарч ирсэн газар үзсэн хүмүүс байвал мэдээж гоё байх. Гэхдээ биднэрт бол боломж байгаа. Тэгээд тийм театрт гсэн юм тэр гоё байлаа гэж бодож байлаа. Гиснээс өнөөдрийн дугаар дээр хамтарч ажиллаад дэмжиж ажиллаж байгаа Cinema Next-тэй хамт олонд баярлалаа. Тэгээд Cinema Next-ийн хувьд бол 700 оны багтаамжтай 7 танхимтай байгаа нийт 700 оны багтаамжтай тий 7 танхимтай байгаа. За тэгээд
бүх танхим лазер дэлгэцтэй, лазер тоногдлолтой. Бүрэн тоноглогдсон ийм кинотеатргаа. Тэгээд юу маань бол Cinema Next нь бол 16 дугаар хороол буюу одоо Батламалын их сургууль яг урд байлд. Тэгээд би бол нэг яг дөнгөж нэгдэд удаа очиж үзчихсэн л да. Та очиж үзсэн үү? Нэг ч үзсэн. Гаднаас ч араагүй. Тийм. Тэгвэл би бол очиж үзчихсэн. Дөнгөж нэгдэд тэр чинь бүр яг бүтэн ашиглалтанд ороогүй байсан. Ер нь бол тийм ганц дэлгүүрийн ашиглалтанд орсон. Тэгээд яг уу кинотеатр гэдэг Cinema Next бол одоо юу гэдэг ганц дотроо театртай юм барил бол биш. Бүтэн юм том гол шиг байхгүй. Ер нь бол дотор нь хийх юм айгүй ихтэй гоё үйлчлэлийн газруудтай, кофе шоптай. Кофе шоп амар гоё номын төлөвтэй давхар. Тийм, айгүй гоё хоёр товчлуутай. Тийм, тэгээд ер нь бол ингээд нэг очиод бол хийх юм айгүй ихтэй гоё хоолны газрууд зөндөө ингээд опшн бол айгүй ихтэй хийх юм. Тэгээд театр нь айгүй гоё. Ийм театр байгаа. Тэгээд тэнцээ бүх тэнхмээр нь орж ингэж танилцаж үзчихсэн. Гэтэ энэ бол бүр юу штэ өнгөрсөн жилийн бараг 100 хүн баха. Ер нь бол тэр нэг яг нэг цар тахал махал гэдэг яг нэг буцаад хаагдчихсан. Тийм байгаа. Тэгээд одоо бол мэдээж ажиллаж байгаа. Ийм байгаа шүү. Тэгээ Cinema Next-ийн хамт олонд баярлалаа. За тэгээ миний сэтгэлийн хувьд бол хэлэхэд би ер нь их л тал хийсэн. Тэгээ миний бүх цагийн хамгийн хайртай кинонуудын нэг хамгийн юу гэх юм бэ? Одоо Bittersweet гэдэг нэг тийм гой сайхныг нийлүүлсэн мэдрэмж өгч дуусгадаг кино л да. Ер нь бол Офелиа нас урж байгаа ямар харамсалтай байлээ. Тэгээ тэр Mercedes яг нөгөө нэг аяа аялал тэгээ нөгөө бүүэлэн гэх юм уу да. Тэгээ бүүэлээд явуулж байгаа гэх юм уу. Эцсийн замд нь явуулж байгаа. Тэгээл ингээл ойлоолж ямар харамсалтай. Тэр дайны зүгээр тэр дайн донд тэр жоохон хүүхэд л өртөж байгаа байхгүй юу? Ер нь ярих юм бол те ямар харамсалтайгаар өртөж байна. Тэгээд тэгсэн мөртлөө тэр хүүхдийн хувьд ингээд нөгөө нэг аав дээр одоо magical те эчдийн орондоо очиод нөгөө аав дээр очиад ингээл энийг тэрийгэ төсөөлөд инээдэн шүү дээ. Хамгийн сүүл амьсгаа гаргах юм нүдэн дээр ингээд инээмсэл тодроод сурдаг те. Тэгээ тэр нь ингээд юу гэдэг тэр бүхний жинхэнэ гэж бодох юм бол тэр хүүхд одоо юунд очиж байгаа байх хэвээр газар л байгаа те. Тэр эчдийн орондоо очиж байгаа. Тэгээ бодох юм бол бас гоё юм шиг ад шат. Тэгээ тэр бас нэг гоё юм одоо миний бас яг юу донд гарч ирсэнгүй ярианы сэдвүүд донд гарч ирсэнгүй зүйл нь миний бас амьдралдаа үзсэн кинонуудын хамгийн шилдэг гэх юм уу да эсрэг дөрүүдийн нэг Капитан Видал болол ер нь Видал шиг хэмжээний эсрэг дүр за яг түрүүний Коронел Хансланда байж болно те гих мэд нэг цөөх хэдэн дөр мэдээж байгаа. Гэхдээ юу болвол Капитан Видал болол миний мэдих ер нь хамгийн мундаг бичсэн, хамгийн мундаг жүжигсэн, хамгийн аймаар тэ хамгийн айдас хүрмээр, хамгийн зөвүүн, хамгийн уур урмаар, хамгийн үзэн ядмаар тийм зөвүүн эсрэг дүр бол байж чадсан юм хүүтэн тэг хүн гэхэд хэцүү юм байлаар муухай хүүтэн дүр те ийм бол байж чадсан. Тэгээд төгсгөл нь гоё Видалыг бол ингээд те миний хүү тэгэж хэлсэн чинь юу тийм байхгүй те чиний нэрийг ч олж сонсохгүй. Тэгэл олон юм ярих гот шууд бат те дуусгаж байгаа. Тэр нь ч гэсэн нэг тийм стил кафтай те мэдээж нөгөө эсрэг дүрийг одоо тэрийг одоо юу гэдэг хариугаа хүртэн чих юм уу да шангаа хүртэн гэхэд бид нар мэдээж үзэгч хүмүүс нэг тийм мэдрэмж авдаг шүү дээ те тэр мэдрэмж нь гоё байсан гэх юм уу да те гэж бодож байна. Тэгэд ер нь бол ярина гэж бодсон бүх зүйлээ ярьлаа. Тэг Гермо Дель Торо найруулагч бол миний бүх цагийн хамгийн хайртай найруулагч те нэг тэг маань үний уран бүтээл бол миний нөгөө нэг кино урлагт яг ингэж хайртай болгосон кино урлагийг бүр ингэж шүтэж бүр ингэж те үнхээр бүр ингэж дип орж ингэж одоо бүх зүйлд нь анхаарал хандуулж хайрлж мэдрэмж авдаг болсон киноны нэг бол Pan's Labyrinth. Болдог бол 10-аас илүү өгдөг бол тест жинхэнэ Pan's Labyrinth дээр 10-аас илүү болвол өх байла. Тэгээ миний хувьд бол ийм байна. За тэгээд хідүүлээ хувааж болох юм бол 925 гэсэн оноо болвол гарах юм байна. За сүүлд 925 та нэг кино Coraline 925 байсан санагдаад байна. За амарч байсан 925 гэсэн оноо бол гарч байгаа юм байна. За дараагийнхаа хэсэг рүү оръё. Ер нь төгсгөл хэсэг те. За энэ дээр бол кино санал болгодог байгаа. За энэ дээр хэдүүлээ гоё уран зөгнөлт кино санал болгоё. За мэдээж том байж болно, жижиг хэмжээнд ч болж болно, фэнтези төрөлт. Мэдээж анимашн ч байж болно шүү дээ. Анимач ч байж болно те. За уран зөгнөлт төрөлт. Ямар бүтээлээ санал болгох вэ? Юу амар гоё. Сүүл Disney live action-аас Pete's Dragon амар. Pete's Dragon. Тийм. Pete's Dragon. За Pete's Dragon-ы талаар товчхон танилцуул. Тэр нэг юутай бас нэг тийм жоохон magical төрлийн кино. Тэгээ нэг юутай хүүхэд байгаад байгаа бас нэг амар тийм adventure тийм хүүхэд байдаг. Тэгж жагаад нэг тийм санаанд өгж байгаа лууд бол чинь яад үлээдэ амралтаараа ирдэг байна. Юунд цуслан жилүүдийн тийм газар. Тэгээ тэгж жагаад амар тийм луу шиг юм уулздаг тийм. Тэгээ тэндээс яг адал явдал нүрэндэг бас тийм хүүхдийн тийм фэнтези ертөнцөөр аялуулсан тийм байна. Тэгээ тэр чинь бол өмнө нь байна. Disney байсан анимашн. Одоо ремейк одоо нэг орчин үед ремейкүүд хийгээд бас бүгдээр ингээд тэрний одоо сайн хийдэх юм тийм сайн. Тэгээд тийм ерөөсөө тийм нэг тийм
жоон чимээг өнгөрцөн хэдийнх нь. Тийм ер нь нэлээд мартагдчихсан шүү дээ. Одоо Jungle Book-ыг бол хүмүүс сайн мэдж байгаа. Lion King, Beauty and the Beast бүгдийг мэдж байгаа. Тэгэхээр Pete's Dragon бол нэг тийм жоохон мартагдаад өнгөрцөн. Тийм Cinderella бас мартагдсан. Ер нь бас айгүй гоё. Тийм шүү дээ. За би нэг Аз талтай л санал болгоо да. Та бүгд л үзсэн баг. Тэгэхээр дахиад үзэхэд гоё хэл та. Howl Moving Castle-ыг санал болгож байна. За House Moving Castle мэдгүй хүмүүс товчхон таньж байгаа. Hayao Miyazaki-гийн уран бүтээл тийм. Ghibli студийн гоё уран бүтээл. Үзээрэй л гэж нааннууд би олд юм бэ яах вэ тэгэл. Зүгээр л үзэхгүй баг мэдгүй хоорох. За Баатарад итгээд үзээл гэж шүү. За цагийг ч өрөхгүй. За би бол бас ганц хайртай кино бол та санал болгоё. Matrix-ыг санал болгомоор байна. Гэтэ нөгөө 99 оны хувилбар зүгээр түрүү нөгөө Расти энэ кинон дээр хэлээд нь шүү дээ. Ингээд миний амьдралд те кино урлаг таартай болгох одоо тэр юунд бол маш их үнэтэй хувь нэмэр оруулсан кино гэж хэлээд зүгээр би бас яг адилхан яг энэ фэнтези, энэ sci-fi ийм төрөлд одоо ингээд бүр ингээд шунах ваа чи ямар гоё юм бэ гэсэн юм. Matrix бол амар хүчтэй нөлөөсөн. Тэгэхээр бол тэр киног санал болгомоор байна. Одоо ч ингээл дахиад үзсэн яа тэр мэдрэмж ингээ байгаад идэх. Одоо энэ жилийн 12 сарын 22-нд болж байгаа шүү дээ. 12 сарын 22-нд юу байгаа? Matrix 4 те Matrix Resurrections гэдэг нэртэй. Өчтөр ингээд бүр юугаас юунд гарцсан бэ? Сайт нь одоо publish хийдэг. Тэгээ сайтаар нь орж үзсэн үү? Өөрөө Үзээгүй. Сайтар нь орох юм сонголт өгнө. Нөгөө 2 плэс оноо. Нөгөө тэрнээс хамаараад янз бүрийн клип гарч байна. Ер нь л айгүй гоё сайт байгаа шүү. Нөгөө би тэрнээс гоё бодож ирсэн. Нэгд ярьсан дээр товчоо ярьсан. Нөгөө сошиал медиа хөгжснөөс хойш одоо 2010 оноос хойш юм ба тэ дэлхийн нийтээр хөгжснөөс хойш нөгөө киноны маркетинг шал өөр болсон шүү дээ. Тэгээ нөгөө гоё сайт гэж юм байхаа болцсон. Тэрнээс өмнө та санаж байгаа бол нөгөө киноны маркетингийн маш том хэсэг вебсайт нэ. Айгүй гоё графиктэй ч юм уу, гоё видеотой, гоё айкон татаж болдог тэ screen saver download хийдэг ч юм уу. Эсвэл нэг юм гоё story movie-тэй тэ энэ тэр юм гоё юм айгүй их байдаг гэсэн сайт тэ тэр нэлээд мартагдаад удаж байгаа. Хоор болцсон тэ тэрийг бол нэг тийм гоё сэргээсэн юм шиг санагдсан. Тэрийг comeback хийж байгаа шүү дээ. бас юу яг тиймэрхүү сайт санал болгоод John Wick-ийн сайт амар гоё. Тийм. John Wick-ийн сайт орж үзээрэй та. Амар гоё. Nice. За, John Wick-ийн сайтыг орж үзээ. За, миний хувьд санал болох кино бол 2012 онд гарсан ер нь нэлээд жижигхэн киногоо Neil Jordan гэдээ бас 96 онд гарсан Michael Collins гэх киногоор Венецээс алтан арслан гэх нөгөө бүр хамгийн том шиг хэлний хүртэл хүртэжсэн юм мондөг найруулагч уран бүтээл 2010 онд гарсан Byzantium гэх киногоо. За энэ Byzantium болохоор энэ одоо бол Оскар хэд хэд удаа нэр дэвшсэн. Ер нь Meryl Streep гэж ярьдаг ч тийм. Saoirse Ronan гол дүртэн тоглосон. Тэгээд туслах дүртэн энэ Sam Riley тэгээд ээжийнхэн дүрт Gemma Arterton хоёр тоглосон. Ер нь энэ нэлээд давгууж үүсдэг бүрэлдэхүүнтэй жижигхэн кино. За энэ бол вампируудын тухай. Тэгээд сонирхолтой нь болохоор энэ Gemma Arterton, Saoirse Ronan хоёрын дүр болохоор хоёулаа вампир ээж өх хоёр. Хоёулаа вампир болцсон. Мэдээж хөгшөхгүй. Тэгээд яг тэгээ гаццсан. Тэг хэдэн 100 жил ингээд олон газараа ингээд явж survive хийж амьдарч байгаа ээж өхөн хоёр вампирын тухай. Ийм драма кино. Энэ тийм том акшн юм биш. Яг юм драма кино. Нилээн хүнд ер нь гэж хэлж бас болно. Яг тэр яг тийм нөхцөлд хүмүүст юу тохиолдгоо те амьдрал нь ямар байх вэ гэх мэтиг ингээд сэдвүүдийг хүнсэн гоё драма кино 2012 онд бас Byzantium гэх бас сонирхороо гэж хэлмээр байна. Та ч гэсэн бас тэр үйл сонсож байгааг бол бас үзэрэг зурмаар санал болгомоор байна. За энэ үрээд өдрийн дараа шоуны маань 5 дахь 2 дахь бүлгийн 5 дахь дугаар өндөрлж байна. Өнөөдрийн дугаараар Pan's Labyrinth бүтээлийн талаар болол ярьлаа. Тэгээд нөгөө Pan гэдэг нь болохоор нөгөө юу яг Испани нэрэн дээр бол уул нь өөр байдаг те. Labyrinth del Fauno гэдэг нөгөө нэг юуны faun гэдэг нь одоо юу штэ. Савдгийн одоо нөгөө манайгаар төрдөг байшин те. Гэсэн утгатай байгаа. За тэгээд Pan's Labyrinth киног үзсэн байх гэж найдаж байна. Шоуг маань үзсэн гэж найдаж байна. Энэ үрдээ хүрж байгаа юм чи үзсэн хүмүүс л энэ үрж байгаа гэдэг. Таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзцаа өнөөдрийн дугаараар таалагдсан гэж найдаж киногоо үзцгээгээр. За тэгээд өнөөдрийн дугаар дээр ирсэн мэдээж дэлгэндээ баярлалаа. Instagram дээр дагаараа ангуу дугаар зураас 9 гэдэг дагаараа Баатара өнөөдрийн дугаар дээр мэдээж ирсэн баярлалаа. SCC Баатар те. Тийм яг SCC Баатар гэдэг. Дагаараа за тэгээд төвшөө маань бол төвшөө дугаараас Positive Mongolia гэх Instagram дээр байгаа. Дагаараа намайг Rusty Ryan 7 гэдээ байгаа дагаараа өнөөдрийн дугаараар ивент тэтгэгчээр ажилласан хамтарч ажилласан Cinema Next-тэй хамт олондоо баярлалаа та бүхэн маань Cinema Next 100% лазер элэг бүрэн тоног. Энэ юугийг ерөөсөө дэлэлдэг. Бүрэн тоног зэвсгэлсэн. Кино театраар бол үйлчлүүлээрээ тэгээ ер нь бол бутан моо шиг ямгаа газар байгаа шүү. Тэгээд үйлчлүүлээрээ тэгээд дараагийн дугаарын киногоос дуртчаад дуусгая тий. За дараагийн кино дурдах кино 2019 онд гарсан Солонгосын өмнөд Солонгосын уран бүтээл Ashfall гэж кино байгаа. Маш сонирхолтой кино. Тэрний талаар бас сонирхолтой яриа өрнө гэдэгт итгэлтэй байна. Тэгээд дараагийн дугаар уулзсаа баярлалаа. За баярлалаа.
Хаашаа дуусч байгаа. Хаашаа нарах юм За бэ? ийш за бүгд дээр шаарч. За баяр. За. За.